Үсгийн төв Доронтой аймгийн онцгой байдлын газар үзүүлж байна. Монгол улсын шадар сайд аймгийн засаг дарга нарын 2023 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсны дагуу 2023 оны 4-р сарын 24-өөс 28-ны өдрүүдэд Доронтой аймгийн хэмжээнд гамшигаас хамгаалах иж бүрэн сургууль дадлага зохион байгуулагдана. Тус сургууль нь аймаг сумын онцгой гомс, гамшигаас хамгаалах албан, мэрэгжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийн аюулт үзэгдэл, ослын үеийн харилцан ажиллагааг зохицуулах, эрен хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулах, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэх юм. Иж бүрэн сургуулиар Баян Түмэн сумын төвийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлагыг 2023 оны 4-р сарын 28-ны өдөр зохион байгуулах тул тус сумын иргэд олон нийт дээрх дадлагад иргэний үргийн дагуу идэвхтэй оролцохыг уриалж байна. Доронтой аймгийн онцгой гомс.